Залуусаа хэдүүлээ энэ удаагийн хичээлээр өмнө хичээлээр үзсэн candlestick-ийг хэрхэн унших уу, candlestick anatomy, candlestick-ийг хэлж байгаа зүйлийг яаж ойлгох уу те. За энэ удаа бол бид нар candlestick-үүдийг хэрхэн унших вэ буюу candlestick-үүд хамтраад үүсгдэг орой болон ёроол буюу high болон low. Тэгээд тэр орой болон ёроол буюу high болон low гэдэг зүйлийг үүсгэх гэж шаардлагатай peak болон trough candle-уудыг хэрхэн уншдаг вэ? Тэд нар хэрхэн батлагддаг вэ гэх мэт зүйлсийг ярих болно. За тэгэхээр орой болон ёроол гэж эхлээд юу юм бэ гэдгийг хэдүүлээ ярилцъя. Орой болон ёроол гэдэг юу юм бэ гэх юм бол ханш өсөж явж байгаад унах үед үүсдэг нуглааг орой, ханш унаж явж байгаад өсөх үед үүсдэг нуглааг ёроол гэж нэрлэдэг. За тэгвэл энэ орой болон ёроолыг бид нар яагаад мэдэх ёстой юм бэ гэх юм бол орой болон ёроолуудаар дамжуулж хаана орох вэ, хаана гарах вэ, хаа хүртэл ханш явах вэ, ханшийн чиг хандлага ямар байна вэ гэх мэт бүх зүйлсийг мэдэх боломжтой, бүх зүйлсийг унших боломжтой байдаг. Энэ бол уг үндэс нь байдаг учраас энэ уг үндсийг нь ойлгохгүй бид нар явахгүй. Яг л candle-ийг уншиж мэдэхгүй хүн, орой болон ёроолыг уншиж мэдэхгүй, орой болон ёроолыг уншиж мэдэхгүй хүн, зөв таньж чаддаггүй хүн цаашаа маркетинг бүтцийг зөв таньж чаддаггүй л гэсэн утгатай байдаг. Тийм учраас орой болон ёроолыг маш сайн зөв таньж, зөв ойлгож, зөв мэддэг байх хэрэгтэй. Тийм учраас орой болон ёроолыг үзэж ин гэсэн үг. За тэгэхээр оройноос нь эхлэе. За орой гэдэг зүйл ерөнхийдөө бол яг бүр олон ингээд оройнуудын дунд ороод ирэхээр хуурамч орой гэдэг зүйлийг үүсгэдэг. Хуурамч орой ба жинхэнэ орой хоёрыг хооронд ялгаж чадахгүй хүн бүхэл нуглаануудыг орой гэж авч үздэг. Энэ нь өөрөө маш их хэмжээний цаг хугацаа, маш их хэмжээний мөнгөөр шатахад хүргэдэг. Яг тийм бол оройг зөв тодорхойлохгүй маркетинг бүтэц гэдэг зүйл зөв тодорхойлогддог. Маркетинг бүтэц зөв тодорхойлогдоогүй болвол маш их хэмжээний алдагдлалд хүргэдэг. Маш их хэмжээний цаг хугацааг хий дэмий зарцуулдаг гэсэн. Тэрнээс сэргийлээд хэдүүлээ энэ уг үндсийг үзэж байгаа. Тэгэхээр орой гэдэг зүйл нь өөрөө ханш өсөж явж байгаад унж байгаа чиглэлийн зүйл. Гэхдээ орой өөрөө яаж бүрдсэн гэдгээс шалтгаалаад хуурамч орой ба жинхэнэ орой гэж байдаг. За тэгэхээр хуурамч орой жишээ нь гэхэд одоо зарим хүмүүс бол нэг ногоон candle, нэг улаан candle хоёрыг зэрэгцээ гараад ирэхэд орой гэж үздэг, зарим нь үздэггүй. Тэгэхээр үзэхгүй байх нь зөв. Яагаад гэх юм бол орой гэдэг зүйл маань бүрдэхдээ өөрөө нэлээд олон candle-ыг дагуулсан байх хэвээр. За оройн дээр бол 5 candle-ийн дүрм гэж байдаг. 5 candle-ийн дүрм гэдэг маань юу гэсэн үг гэхээр орой гэдэг зүйл заавалчгүй дороо иж 5 candle-ыг өөртөө багтаасан байх хэрэгтэй гэж. Ёроол дээр мөн адилхан 5 candle-ийн дүрм байгаа. Гэхдээ оройноос эхлэе тийм ээ. За тэгээ оройны хувьд бол 5 candle-ийн дүрм маань тэр 5 candle маань өөр өөрсдийн гэсэн ролтой байдаг. Буюу үүрэгтэй байдаг. 4 candle нь оройн candle-ыг батлах үүрэгтэй. Оройн candle нь 4 candle-ыг өөртөө багтаагаад орой гэдэг зүйлийг үүсгэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр оройн candle буюу peak candle гэж ярьдаг. Peak candle өөрөө ямар байх хэвээр, ямар бүтцтэй байх хэвээр гэх юм бол мэдээж өсөж явж байгаа унж байгаа хөдөлгөөний яг орой дээр байгаа candle учраас энэ нь өөрөө өсөлт дууслаа, унс эхэллээ, buy-рууд гарлаа, sell-рууд орж ирлээ. Buy dominant дууслаа, sell dominant эхэлж байна гэдэг мэдээллийг өгөх бүтцтэй байх хэвээр. Тэр мэдээллийг ямар бүтцээр өгдөг вэ гэх юм бол bearish candle-ийн бүтцээр өгдөг. Тэгэхээр бид нар bearish candle-ийн бүтц хоёр төрөлтэй байж болно гэж мэдчихэж байгаа. Эхнийх нь бол bearish pattern байж болно. Doji, hanging man, нэгт hammer байгаа. За тэгээд дээрээс нь engulfing candle байж болно. За өөр гэх юм бол shooting star байж болно гэдэг ийм яг энэ bearish candlestick паттернууд гэж болно. Хоёр дахь төрөл нь болохоор юу байгаа вэ гэх юм бол мэдээж selling volume давмгаалсан паттерн үүсгээгүй bearish candle гэж болох байхгүй. Тэр нь ямар байх вэ гэхээр нөгөө санаж байгаа бол дээрээ том виктэй доороо жижиг ногоон биетэй. Дээрээ том виктэй доороо жижиг улаан биетэй. Дээдлийн вик нь том, доотлын вик нь жижиг ийм candle. Эсвэл бол бүтэн биеэрээ улаан candle-ууд нь өөрсдөө selling dominant байгаа candle-уудыг илэрхийлдэг. Буюу bearish candle гэж явдаг. Энэ candle-ууд үүссэн байгаа тохиолдолд өсөж явж байгаа хөдөлгөөн дээр энэ candle-ууд үүссэн байгаа тохиолдолд энэ candle-ыг өөрийг нь яг нь оройн candle гэж авч үзэж болно гэсэн. Ягаад оройн candle гэж нэрлэж юм гэхэлэр ханш өсөд явж исэн, ханш өсөд явж байна гэдэг нь buy руу dominant байна, buy захиалга их байх гэсэн утгатай, buy volume их байх гэсэн утгатай. Гэтэл buy volume дуусаад, buy захиалга хаагдаад, buy руу дарилжаанаас гараад явхлаар үүсэж байгаа candle буюу хамгийн ихний шинж тэмдэг болж өгч байгаа учраас оройн candle гэж нэрлэж байна гэсэн. За тэгээд одоо энэ оройн candle-ыг баталж өгдөг зүйл нь оройн candle-тай хамт байх хэвээр 4 candle, 5 candle-ийн дүрм гэж яриад байгаа. Оройн candle-ийн ярьчлаа. Одоо үлдсэн дүрм нь юу вэ? Үлдсэн дүрм нь юу гэдэг вэ гэвэл оройн candle-ийн урт талд 2 candle байх хэвээр. Оройн candle-ийн арт талд нь бас 2 candle байж хэвээр. Ингэж ч нийтдээ 5 candle болдог. Дороо иж ийм бүтцтэй 5 candle-ийн бүтцтэй байж иж энийг орой гэж буюу high гэж авч үзэж болно гэсэн. Тэгэхээр энэ орой гэдэг зүйл маань өөрөө бүрдэхийн тулд урдаа 2 candleтай, ардаа 2 candleтай байх хэвээр, дундаа 1 candleтай байх хэвээр.
Тэгээд энэ 5-ын нэгдсэн бүтцэн өөр ямар байх ёстой юм бэ гэхээр дундаа байгаа peak candle буюу оройн candle гэдэг зүйл маань өөрөө хоёр талд байгаа дөрвөн нийт candle-аас хамгийн өндөр нь байх ёстой. Wick-ээр хамгийн өндөр нь гэсэн. Wick-ээр дөрвөн candle-аас хамгийн өндөр. За тэгэнгүүт энэ дэр нэг асуулт гарч ирдэг. Одоо хоёр талд байгаа дөрвөн candle маань өөрсдөө нэг нэгнээс өндөр байх ёстой. Үгүй. Хоёр талд байгаа дөрвөн candle маань нэг нэгнээс өндөр байх ямар шаардлага байхгүй. Хоёр талд байгаа дөрвөн candle маань нэг нэгнээс амхан ч үйжүүлэн өндөрч үйлжүүлэн гол нь оройн candle-аас айлын ч өндөр байх ёсгүй гэдэг ийм дүрмтэй. За ингээд оройн candle гэдэг зүйл маань 5 candle-ийн бүтцээр дээрээс нь оройн candle буюу peak candle гэдэг зүйлийн бүтцээр ингэж тодорхойлогдож орой гэдэг зүйл маань гарч ирдэг байна. За тэгвэл Yoroshin candle руу шилжиж. За Yoroshin candle руу шилжихийн өмнө оройн candle дээр магадгүй хуурамч оройн candle-ийн орой дээр магадгүй хуурамч орой гэдэг зүйлтэй жишээ авъя л та. Хуурамч орой бол жишээ нь нэг урталтаа нэг candleтай, ардталтаа хоёр candleтай орой байж болно. Эсвэл бол зүгээр нэг ногоо нэг улаан хоёр байж болно те. Эсвэл урталтаа хоёр candleтай боловч шууд оройн candle маань өөрөө шууд доошоо ардталтаа хоёр candle-гүй ардталтаа ганц candleтай буцаж ирж байгаа байж болно те. Ийм мэтчлэнгээр хуурамч оройнууд их үүсдэг. За тэгвэл Yorol руу шилжиж. Yorol нь бас 5 candle-ийн дүрмийг дагдаг байгаа. За тэгэхээр Yorol-ын candle-аас нэхлэе. Yorol-ын candle буюу throw candle гэж ярьдаг. Throw candle буюу Yorol-ын candle нь өөр ямар бүтцтэй байх вэ гэхээр bullish candle pattern бүтцтэй байж болно. Doji байж болно те. Inverted hammer байж болно. За engulfing candle байж болно. Энэ мэтчлэн candle-ууд бол байгаа. За энэ candle-уудаас гадна мэдээж бүтцээр bullish candle буюу доотлын wick нь том, дээдлийн wick нь жижигхэн улаан, эсвэл доотлын wick нь том, дээдэлтээ ногоон биетэй, эсвэл дээдлийн wick нь жижигхэн, доотлын wick нь асар том candle-ууд, эсвэл бүтэн ногоон candle-ууд гэх мэт candle-ууд буюу bullish бүтцтэй candle-ууд байж болно. За эдгээр candle-ууд нь Yorol-ын candle гэж үзэгддэг. Тэгээд мэдээж Yorol-ын candle бол дахиад урталтаа хоёр candleтай, ардталтаа хоёр candleтай байх ёстой. Тэгжиж 5 candle-ийн төрөнд баримталж байгаа. Урталтаа байгаа хоёр candle нь Yorol-ын candle-аас өндөр байх ёстой. Ардталтаа байгаа хоёр candle нь Yorol-ын candle-аас өндөр байх ёстой. За ингэснээр яах вэ гэхээр тэрийг Yorol-ын candle мөн гэдгийг баталж Yorol өөрөө үүсдэг. За тэгээд мөн л адилхан урталт байгаа хоёр, ардталт байгаа хоёр candle-ууд маань нэгнээс өндөр нам байх нь хамаагүй. Гол нь Yorol-ын candle-ийн хамгийн доор байгаа weakness намхан байж болохгүй гэдэг ийм дүрмтэй. Ингээд Yorol-ын candle үүсдэг. Тэгээд жинхэнэ орой хоёр хамтдаа байдаг хамгийн гол. Жинхэнэ Yorol үүслээ, дараа нь жинхэнэ орой үүсдэг. Жинхэнэ орой үүслээ, дараа нь жинхэнэ Yorol үүсдэг. Ингэж явдаг. Тийм учраас хуурамч Yorol үүссэн байхад жинхэнэ орой үүснэ гэж бараг байхгүй. Хуурамч орой үүссэн байхад чинь жинхэнэ Yorol үүснэ гэж байхгүй гэсэн. Окей. За ийм байна залуусаа. Тэгээд энэ орой болон Yorol, peak болон throw candle-ууд, high болон low гэдэг энэ зүйлсийг бид нэр зөв уншиж сурах нь candle гэдэг зүйлийг уншиж сурсны дараа 5 candle-ыг хамттан багтаагаа зөв уншиж сурж байгаа дараагийн алхам. Тэгтээ candle гэдэг зүйлийг унших, энэ орой болон Yorol гэдэг зүйлийг зөв унших нь өөрөө цаашдаа буцаад маркетинг бүтэц, тренд, том сэдвүүд, маркетинг тэр чигт нь унших, маркетинг ойлгох, маркетинг зөв оролт хийх, зөв газар орох, зөв газар гарах тэр боломжуудыг бүгдийг нь олгодог. Дээрээс нь маш оновчтой арилжаануудыг хийх боломжийг олгодог. Эрсдлийг маш их хэмжээгээр бууруулдаг. Цагаа шатаах, мөнгөө шатаах, эрсдлээс сэргийлдэг байгаа шүү. Тэгэхээр ийм жижиг үндсүүдээ бид нэр сайн ойлгосны дараа том сэдвүүд рүү өсрөх ёстой. За тэгэхээр ийм байна. Тэгээд орой болон Yorol гэдэг зүйлийг ойлгож авсан гэж найдаж байна. Аль болох ойлгомжтой бөгөөд товч тодорхой тайлбарлах гэж оролдлоо. Бүгдээ намжлалсыг баярлалаа. Баяртай. Дараагийн хичээлээр уулзъя.